Олноо өргөгдсөн богд хамт Монгол улсын үе буюу 1918 онд манай улс хүн амынхаа анхны тооллогыг хийхэд 647,500 хүн амтай хэмээн бүртгэжээ. Энэ цаг үеэс хойш социалист бүтээн байгуулалтын он жилүүдэд хүн амын тоо нэлээд дөрвтойхон өсч 44 жилийн дараа буюу 1962 он гэхэд хүн ам 1 саяд хүрч түүнээс хойш даруй 26 жилийн дараа 1988 онд Монгол улсын хүн ам 2 сая болсон хэмээх статистик мэдээлэл байна. Хүн ам өсөхөд тухайн үеийн нийгмийн байдал, төрийн бодлого чухал нөлөө үзүүлдэг. Монгол улсын нутаг дэвсгэрт 2014 онд 81,715 хүүхэд мэндэлсэн нь төрөлтийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Хүн амын өсөлтийг бол тогтвортой өсгөх гэдэг зарчмыг бид нэр баримтлана гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл манай төрөлтийн явцыг аваад үзэх юм бол 70-аад оны сүүлч үеийн 80-аад оны ихний хамгийн өндөр төрөлттэй байсан. Энэ бол одоо тийм ээ 3.1 хүүхдийн тоо буюу тухайн өрхөд ногд хүн амын тоо бол 7.8 өсөд байсан. Тэгэд өнөөдөр ерөөсөө тухайн өрхийн хэмжээг аваад үзэх юм бол 3-аас 4 амын төрөлтийн коэффициентаас өөрөөс багсан байгаа. Тэгвэл энэ хэдийгээр багасаад байгаа ч гэсэн хүн ам зүүн өргөд төрөх насны эмэгтэйчүүд олон байна. Энэ үед бид нэр зохистой төрөлтийг дэмжих буюу энэ тогтвортой өсөлтийг дэмжсэн ийм бодлогыг бол төр засаг цаашид авчих хүн зүйтэй гэж үзэж байгаа. Тогтвортой өсөлтийг бол тогтвортой хадгалах гэдгээрээ. Өөрөлдвөл огцом нэг өсөд нэг буураад энэ шүү дээ. Өөрөөр нэр шиг тийм ээ. Тэгэхээр энийг тогтвортой өнөөдрийн 2.1 гэдэг хувьд нь барьж чадах юм бол Монгол улсын хүн ам магадгүй 40 мянган гэхэд 4 сая болох гэх мэтлэн ийм тогтвортой өсөлт болох. Тэгэхээр энэ бол хүн амын амжиргааны төвшин төршүүл холбоотой харагдаж байгаа шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Хүн амын өсөлтийг бид нэр дэмжих, тодорхой дэмжих энэ бодлого барина гэдэг маань эмэгтэйчүүдийн тухайн өрхийн өөрсдийн гаргаж байгаа шийдвэр шүү дээ. Тэгэхээр амжиргаа өөр ямар байна уу? Өрхийн амьдралын боломж ямар байна уу? Тухайн эмэгтэй эрүүл мэндийн чадамж бас ямар байна уу? Олон хүчин зүйлүүд шууд болон шууд замаар нөлөөлнө. Энэ болгоноос манай хоолой ард түмэн шийдвэр гаргаж амын өсөлтөд бас оролцож байгаа гэж үзэж байгаа. Монгол улсын нийт хүн амын тоо 2014 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 2,995,949 болж өмнөх оныхоос 65,672 хүн буюу 2.2%-аар өсөд байгаа нь 4 өрх бүлийн нэгдэн шинэ хүн мэндэлж баяр баясгалан бэлэглэж байгаа гэсэн үг юм. Түүнээс гадна иргэд бол улсынхаа хамгийн үнэтэй баялаг учраас дэлхийн ихэнх улс үндэстнүүд хүн ам нь саяар нэмэгдэх түүхэн цаг үеийг баяр дүүл явдал хэмээн хүндэтгэн тэмдэглэдэг билээ. Манай улсын хувьд ч 1988 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Бүгд найрамдах Монгол ард улсын 2 сая дахь иргэн болон түүний чацууднуудыг мэдлэхэд алдаршуулан урамшуулж байсан түүх саяхан мэдээ. Монголын ууган амарчих газар болох нийслэл өргөө амарчих газар буюу хуучин нэршлэр 1-р төрөхөд 2 сая дахь иргэн төрж байжээ. Одоо саяхан 2 сая дахь иргэнээ хүлээж авч ирсэн мэт санагдаж байна. 88 онд одоо 3 сая дахь иргэнээ хүлээж авна гэдэг бол Монголын хүн ам бас нэлээд хурдцтай хөгжиж байна гэж бодогдож байна. Тэгээ энэ бол нэлээд Монголын одоо хүн ам их олон болж байгаа баяр төөл явдлаа гэж би бодож байгаа. За тэр 2 сая дахь иргэн яг шүн дунд төрсөн. Тэрийг бол 2 сая дахь иргэн гэж бодоочгүй биднес зүгээр байж байгаа л төрдөг жамаараа л сайхан төрсөн. Тэгсэн дараа нь маргааш нь сонссон чи биднээс төрүүлсэн 2 сая дахь иргэн болсон байсан. Тэгэхээр зэрэг ер нь чи 2 сая дахь боллоо шүү ч гэж чи мэдээгүй. Тэгэл дараа нь статистикийн аргаар тодруулсан байсан. Намайг яг төрөх орноос дээш гаргаад байж хат хүмүүс ороод ирж байсан байхгүй. Тэр бүгдээрс Монгол ард улсын 2 сая дахь иргэнд төрүүлсэн ээж танд баяр хүргэе гэж хэлэхэд би уйлжсэн. Би биш байхаа гэдэг. Би биш байхаа гэдгсэн. Тэгвэл та дамдингийн ганч юм гэдэг хүмүүс нүү гэсэн. Би мөн гэдгсэн. Их ч надад үсэж янзлаг байж та гэдгсэн чинь. Үгүй танай хөгчин бүгдээрс Монгол ард улсын 2 сая дахь иргэн боллоо. Бид маш их баяртай байна. Та их азтай эмэгтэй байна. Та оюутан гэсэн. Таны анхны хүүхдөө гэдэггүй юу. Гэтэл хотын гүцэг хэрхааны нэг хүн орж ирсэн надад.
одоо ерөөсө хүмүүс тэрнээс хойш үл ингээд цувал орж ирдэг боллоо л да. Төрхтөр ерөөсө байнга. Тэгээ төрх чинь үүдэн дээр шаар зооцсон 2 сая дахин нэг хүлээж авав гэж биччихсэн. Тэгээд нөгөө ихүү чинь хажуугаар орж яал ингээд юм асуугаад өнгөрнө. Зайлд бас л сониучхан л байгаа үе юм чинь. Тэгээд авсан юм чинь болох тэр үйлс нэмч. Бүлтэн эмч хоёр байлаа шүү дээ. Бид хоёрыг одоо тэр эмэгтэйтэй хамт бид төрсөн гэдэг яриадсэн шүү дээ. Бүлтэн эмч хоёроос одоо мунд гавьтууд болсон дөө. За тэр хоёр тэр биднийг яг явжсан их барихын хэмж бас туслах хүмүүс байна. Тэр их баригч нь болох тэр оюун гэрэл гэсэн эмэгтэйсэн. Одоо гавьт болчлоо. Юу хотын гүцэрхний дарга мөнх жаргал гэдэг хүн ирсэн надад. За миний дүү одоо ингээд одоо амьдрах орчин чинь хэрүү ямар байдгүй гэж надад асуусан. Би бол ингээд хадмынхаа нэг өрөөнд байд юм аа. Тэгээд л хэлсэн чинь 3-оор байр чамд бэлгэлэхэр болсон. Улс их оромч нь. Ягаад гэвэл миний дүү анхныхаа хүүхдээ төрүүлж байгаа шүү дээ. Ишүүрийн залуу их чинь өшөө олон сайхан хүүхдээ төрүүлнэ шүү дээ миний дүү. Тэгээд олон сайхан иргэдэг Монгол улстай бэлгэлнэ. Энэ хүмүүжлэнд хүүхдийн хүмүүжил гэдэг бол орчинтойгоо их холбоотой. Сайхан цэвэр цэмцгэр боловсралтай хүн болгоыг бол одоо орчны сайхан бэлдэж өгөх хэрэгтэй. Аав ээж нь их мэдлэг боловсралтай байх хэрэгтэй. Тэгээд их орондоо хэрэгтэй хүнийг тэгжил бий болгодсон шүү дээ. Суур нь бол гэдэг. Тэгэхэд их баярлж байсан. Энэ үгийг хэлээд тэгээд 3-оор байрыг чамд өхөр болсон гэдгийг надад бүр албан ёсоор мэдгэсэн шүү. Тэгээд би одоо ихтгэлтэйгээр ээж авдаа хэлж болох уу гэж асуусан. Болноо миний дүү. Яас айхтар хүүхдээ гэж хэлсэн шүү. Тийм, үнэмшгүй болохоор. Тэгээд хотын гүйц захиргаанаас одоо бид нарт 3-оор байр шагнасан юм аа. Цоо шин шүү дээ. Цоо шин юм ямар байдаг лээ дээ. Тэгээд басгаар өссөн өргөөл орж ирэхэд ястаа л нэг ястаа яаж хэл өвгөр хэлгээд их хэцүү гэрэлтэй л явцсан шүү. Эмэгтэйчүүдийн зөвлөөс шүү дээ. Миний хүүд юу өгсөн шүү. Үлгий. Хүүхдийн тэрэг Google дээр годод ерөөсө тэр хүүхдэд хэрэгтэй бүх юм билсэн шүү дээ. 26 жилийн өмнөх тэр сайхан мөчийг гам чимэх сэтгэл догдлон нүдэндээ нулимстай дурсан ярьж. Тэр үед би эх орондоо өртөө хоцрорлоо л гэдгийг мэдэрч ямар ч байсан охиноо улс орондоо хэрэгтэй сайн хүн болгон хүмүүжүүлэндэ гэж амлаж байлаа гэсэн юм. Одоо хэмч штэ. Миний охин чинь их хэмч болсон шүдний хэмжилдэ. Тэгээ олон хүүхдүүдийг хэмчилж байгаа, хүмүүсийг хэмчилж байгаа. Би өөрийгөө бас их азтай хүн гэж боддог. Тэгээд яг намайг мэдээ орсон цагаас эхлээл эргэн тойрны хүмүүс маань 2 сая дахь эргэн азтай хүүхд гэд хэлдэг байсан. Тэгээд 2 сая дахь болж төрсөндөө маш их ээждээ баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд Монголын ард түмэндээ бас баярлалаа. Миний ээж бол яг хэлсэндээ хүрсэн. Тэгээд намайг ийм сайхан боловсралтай болгоод одоо ингээд эмч хүн болоод тий ард түмэндээ эргүүлээд тэр сайхан урамшуулал шагналын хариуг нь барьж үйлчлэх болно гэж бодож байна. Бүгд найрамд Монгол ард улсын 2 сая дахь иргэний чацуутнаар тухайн өдөр нийтдээ 279 хүүхэд мэндэлсний 54% нь охин, 46% нь хүү төрж, улсаас чацуутнууд нь мөн урамшуулал олгож байжээ. Харин яг одоо морин жилийн сүүлчээр Монгол улс 3 сая дахь иргэнээ хүлээж авахаар Монгол улсын ерөнхийлөгчийн захирамжаар ажлын хэсэг байгуулагдаад байна. Ажлын хэсгийн юун төрөнд шинэ иргэдийн 9 мэндүүлгийдэн авахд гол анхаарлаа хандуулж, их барих нэрийн тасгуудад зохих техник тоног төхөөрөмжийн шинжилэл хийж, сургалт зохион байгуулж, эмнэлгийн ажилтнуудын үйл ажиллагааг ил тод байлгах хяналтыг сайжруулах, ёс зүй хариуцлагыг өндөржүүлэх үүднээс камержуулж, одоогоор их барих нэрийн өрөөний 50% камержаад байна. Тэгэхээр ерөнхийдөө бол бидний одоо гол зорилго бол тий энэ одоо 3 сая дахь иргэнийг хүлээж авахаас ч гадна ер нь бүх иргэн маань л эрүүл байх болцгоо бүх төрж байгаа эхчүүдийг 9 минут амаржуулах нэлхсийг эрүүл саруул боожуулахад зоршиж байгаа. Тэгэхээр ер нь энэ 3 сая дахь иргэн тодорлох энэ мөчүүд бол бас нэлээд түүхэн чухал ач холбогдолтой үеийн мөч тохиолж байна. Тэгэхээр үүнтэй холбоотой бол мэдээж хэрэг бид нар одоо аль болохоор тухайн үед одоо төрөхж байгаа эхчүүдийг 9 минут амаржуулах, за мөн нэлхсийг эрүүл саруул одоо үлгэдэж авахд бол нэлээд анхаарал хандуулан ажиллаж байна л да. За энэ дээр зөвхөн одоо эрүүл мэндийн байгууллагын салбарын ажил гэхээсээ илүү бас бүх нийтэд бол хамаатай байна тий. Мэдээж хэрэг тэнд одоо нэг гэр бүлд хүн нэмэх гэж байна. Мэдээж хэрэг одоо эрүүл саруул аз жаргал ирэх гэж байна. Тийм учраас бол энэ дээр бол яг эрүүл мэндийн салбар бол одоо тусламж үйлчлэгийг чанартай үзүүлэх одоо тухайн үед одоо мэдээж хэрэг үзүүлэх эмч эмнэлгийн мэргэжилтний одоо
бэлтгэхтэй эм тарианы хангамжийг хүртэл нэмэгдүүлэх, багаж хэрэгслийг хангамжийг нэмэгдүүлэх дээр бол анхаарч байна л да. Манайх ч хотын 4 том дүүрэг авдаг шүү дээ. Хаан уус, Сүхбаатар, Чингэлтэй, Баян оол гэх түрүүн дүүрэг авдаг. Ачаал бас нэлээ их хүнд. Та өөрөө яг ойролцоогоор хичнээн хүүхдээ их хөвж авсан болов уу? Одоо ер нь миний ойролцоогоор 7000 гарсан баха. 7000 гаруй хүүхэд л байгаа. Би энэ онд бол нэг 600 хүүхэд авсан байна. Манайх ч энэ онд чинь 16 гаруй мянган хүүхэд авсан юм чи. Эсэмэнд амарч үзсэн их хүүхдээ. Тэгээд тэрнээс чинь би нэг 600-гийн л хөрж авсан бэл. Магадгүй 3 сая дахь хэрэг нь таны гар дээр төрөх юм билүү тийм ээ? Тий, бас тийм аз тохиолдол сайн л байд. 3 сая дахь иргэнийг хүлээж авахд бол хүн болгон одоо төрөх гэж байгаа хүн болгол сэтгэл догтлоо хүлээж байгаа байхтаа эцэг эхчүүд ч гэсэн одоо миний хүүхд 3 сая дахь иргэн болоосыг бодж л байгаа байлгүй тий. Тэгээ энэ сар төрнө гэсэн би тэгээд олон жил ажилласан Ахмад эмчийн хувьд бол ер нь яг төрөх өдрөөр тодорхой болох юм бол их нууцлаг байгаасай л гэж бодож байна. Аливаа зүйл хоёр талтай байдаг болохоор төрөөгүй хүүхдэд төмөр үлгийг ихчээр төрхөөс өмнө олон нийтийн дунд мэдээлэл явах нь буруу гэж шүүмжлэх хэрэгдэж баггүй байна. Мөн 3 сая дахь хэрэгнээ ямар аргаар яаж тодруулах юм бол ямар нэгэн лобби орох вэ гэж эргэлзэх нэгэн ч цөөнгүй байгаа учраас бид ажлын хэсгийнхэнтэй уулзаж зарим нэг зүйлийг тодрууллаа. Саяар нэмэгдэх гэдэг бол бидний хувьд бол нийт хүн ам 3.1 одоо 88 оны 7 сараас хойш 3.1-ийн хэмжээгээр нэмэгдэж байгаа. Энэ нь хүний амьдралын хугацааны бол 26 жилд нэг удаа тохиолдож байгаа үйл явдал. Эргээр их ач холбогдолтой байгаа. Хүн ам нь олширцсан дэлхийн том улсуудад бол сая гэдэг тоо өчүүхэн юм шиг хэрнэ. Монгол хүн гэдэг агуулмжаараа энэ бол аюул чухал юм байна. Иргэдэд бол юу нь бол нэг хөөрцөглөх юм уу юу ч юм уу гэж бас иргэд нэг тийм бодоод иж магадгүй юм байна. Тэгэхээр улс орон хөгжинэ гэдэг бол хинд зориулж улс орныг хөгжүүлэх гэж байгаа. Монгол хүн зориулж хөгжүүлэх гэж байгаа. Тэгэхээр монгол хүний тоо олон байна гэдэг агуулмжаараа энэ бол баяр багтлын үйл ажиллагаа болж байгаа. Цөөхөн хамтаа манай улсын хувьд бол хүн амаа олон бодлого гэдэг бол төрийн маш бодлогын бас нэг салшгүй нэг хэсэг байх тийм ээ. Тэгээд тун удахгүй бас 3 сая дахь иргэнээ үлгэдэж авах гад бас бэлтгэл ажил базаагаад явж байна. Тий. Мэдээж одоо дэлхийд яг дайдад цацагдсан яг Монгол одоо хилтэн туурхтан Монгол одоо сустай хүн гэвэл мэдээж 10-15 сая гэж ярьдаг. Гэтэ яг одоо 1.6 сая хавтгаад өрүүлж газар нутаг дээр байгаа. Одоо Монгол бол үнэхээр туурах тусгаар улс тий. Тэгэхээр ингээд Монгол одоо гал голомтоо сахиж байгаа. Яг манай улсын хувьд бол тэр нь хүн амаа өсгөх нь бол үнэхээр чухал. Ямар ч байсан энэ морин жилдээ багтаад 3 сая дахь хэрэгэн одоо мэдлэнэ. Тэгээд энэ 3 сая дахь хэрэгнийг мэдээж тодорхойлдог юм арга байгаа. Энэ бол шинээр дугуй зохиох шаардлага байхгүй. Олон улсын аргачлалаар тодорхойлно. Тэгээд нэг иргэн мэдээж 3 сая дахь иргэн. Түүнээс гадна бас засгийн газрын хуралдаан дээр ярьж байгаад одоо 9 дүүрэг 21 аймагуд бас Чатсуутан гэдэг одоо хамгийн одоо ойр тэгээд 3 сая дахь иргэнтэй ойр төрсөн мэдлсэн хүүхдийг бас тэнд нь бас Чатсуутан гэж алдаршуулах юм арга хэмжээ зохион байгуулагдана. Тэгээд бас энэ яг 3 сая дахь иргэний мэдлэгтэй холбогдуулаад бас жижигхэн бэлтгэл хийгдэж байгаа. Одоо тэрний тухайн үед нь одоо бас мэдэгдэх байх. Одоо манай комиссийн үүрэг бол тэрнийг бол тодорхойлох. Тэгээд ерөнхий хэрэгжил бол өргөн барин мэдээлэл нь тайлагна. Тэгээд дараагаар нь бол яг Монгол улсын хэрэгжил өөрийн биеэр бас тийм одоо мэдээж нэг үг хэлнэ бас тэг хүндэтгэл үзүүлэх тийм арга хэмжээ явагдана. Хүн амын статистикийг гаргахдаа олон улсын хэмжээнд хэрэгэлдэг бүрэлдэхүүний аргыг ашигладаг байна. Тодорхойлбол сүүлийн 3 жилийн 1 сарын нас баралтуудын дунджаар тухайн өдөр цагт оногдох нас баралтыг гаргаад өмнөх өдрийн бүртгэл дээр төрөлтөө нэмээд нас баралтаа хасна гэсэн үг юм байна. Зүгээр яг тэр иргэнийг тодруулахад ямар нэгэн байдлаар одоо мапа ямар нэгэн янз бүрийн юм орох гээд байна гэдэг хардлага бол хаасаг байна. Тэгэхээр тэн дээр бол статистик яг этикийнхаа дагуу хин нэгний нөлөөгөөр
аливаа улс орны тоо мэдээллийг гаргаж явдаг гэдэг тэр үүргээ хүлээсэн үүрэгтэй. Бид нар дан ганц Монгол улсын ч төдийгүй олон улсын өмнө хүлээдэг. Олон улсад бид нар хэрвээ алдаа мадагтай тоо мэдээлэл гаргавал бид өөрсдөө тэрэндээ яд. Ягаад гэвэл дэлхий бол нэг л цул юм. Тэрнийг төлөвлөх одоо юу бол бидний үүрэг байхгүй. Дэлхийн статистикч нарын үүрэг. Тухайлбал 2010 онд дэлхийн нийт хүн амын 97%-ийг нь тоолсон байд. Ерөөсө 200 гаруй улсаас 7 улсад тоолог байдаг байхгүй. Тэгэхээр зэрэг бидний хувьд бол статистикта итгэх ёстой гэдэг юмыг бол ард иргэдээ бол хэлэх юм. За зүгээр яг та одоо жишээ нь Америкийн нэгдсэн улсын 300 сая дахь иргэн тодруулж ирсэн үйл явц. Америкийн нэгдсэн улс 300 сая дахь иргэнээ бол тодруулахдаа яг төвд халбай дээр цаг ажиллаулаад цаган дээр Монгол Америкийн нэгдсэн улс 300 сая хүнтэй боллоо гэж. Тэр нь бол тооцооны хүнээр явчихж байгаа. Шилж хөдөлгөөнийхөө яваа. Энэ 3 сая дахь иргэн бол Монгол улсын иргэн 3 саяд хүрлээ гэсэн үг. Энэгээр л онцлог байгаа. Тэгэхээр бид нар энэ дээр бодлуулахгүй байх, үнэн тэр төрсөн хүүхдийг олж өгөх гэдэг энэ асуудал бол бидний үүрэг. Тийм учраас бид нар ямар нэгэн байдлаар одоо тэр хүүхдийг үнэн зөв болохын тулд өөрийн гэсэн арга техникүүдийг хэрэглэнэ. Нийтэд олон нийт нээлттэй байдлаар тэрийг нь явуулна, мэдээлэл нууцлалыг бүрэн хангана, мэдээлэл авна. Аваад бол тэндээсээ яг олон нийтэд харуулж байгаа ингэж тооцд юм а гэдэг имийг бол харуулж өгнө. За гадаадд төрж байгаа Монгол иргэдийг азрыг яаж бүртгэж авч байгаа элчин сайдын яамдууд консулын газартаагаа яаж хэцдэг юм бол одоо хүмүүс ярьж байгаа л да гадаадд маш их хүмүүс монголчууд амьдардаг тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ иргэд маань Монголын одоо хүн амын тоонд орж ийн үгүй юу гэдэг дээр. Ер нь бол гадаадын 35 улсад Монгол улсын элчин сайдын яам болон дипломат төлөөлөгчийн газар ажиллаж байгаа. Энэ элчин сайдын яамд хандаад хүүхдэн төрсөн бол тэнд бүртгүүлээд Монгол улсын төрсний гэрчлэгээ авснараа энэ 3 сая дахь иргэнд орлох боломжтой. Өөрөөр хэлбэл Америкч байна уу, Солонгос, монголчууд ихээр амьдран суурьшдаг Герман зэрэг улсууд байгаа. Тэнд байгаа ажиллаж амьдарч байгаа монголчууд гэр бүл хүн нэмэгдлээ. Тэр хүүхдээ бүртгүүлснээр энэ 3 сая дахь иргэнээр тодорхой бас боломжтой байгаа. Элчин сайдын яамдаараа дамжуулаад бүртгүүлнэ. Тийм, элчин сайдын яамнаараа дамжуулж бүртгүүлнэ гэсэн үг. Тэр мэдээлэл нь бол гадаад иргэн яамаар дамжуулан манад мэдээлэл нь ирдэг юм. Ялангуяа би гадаад ажиллаж амьдарч байгаа монголчуудад хандаж хэлэхэд бол энэ аль болох элчин сайдын яам дээр хандаж бүртгэлээ аль болох хурдан хийлгээрээ бүртгүүлээрэ гэж хүсэх байна. Манай орны хувьд бол бас ямар онцлогтой гэхээр мэдээч хэрэг жилийн 4 удиралтай, өргөн уудам нутагт эсрэлтэй, одоо мөн одоо хүүтний удирал байна, цас мөстэй болчихсон. Энэ үед бол ялангуяа хөдөө орон нутагт аслагдсан газар амьдарч байгаа тэр одоо төрөх төгсөж байгаа эхчүүд бол бас өөрсдөө ч гэсэн анхаарах хэрэгтэй. Аль болохоор төрөхөөсөө өмнө ер нь хөдөө орон нутгийн эхчүүдийг бид нар 10-аас 14 хоногийн өмнө эхийн амрах байранд авчирч амруулж байгаа, төрүүлдэг байж байгаа. Тэгэхээр одоо төрөх эхчүүд маань ер нь хугацаанаас өмнө эмчийнхаа зөвлснийхаа дагуу эхийн амрах байрандаа ирж амарч яагаад төрөх гэдэг юм уу те. За одоо энэ эхчүүд ерөнхийдөө жирэмснийхаа хяналтанда үзүүлэх товлолт хугацаанд үзүүлж явах. За гэртээ бас эхчүүдийн баг хувьч гэсэн төрдөг. Тэгэхээр ер нь төрөх төгсөн эхчүүд маань аль болохоор гэртээ бас төрөхөөс урьдчилан сэргийлэхтэй яг үхээр хугацаа алдахгүй эмнэлгийн тусламжтай ойртох ч юм уу. Энэ талууд дээр бас нэлээд анхаарах хэрэгтэй. За хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамны хувьд мэдээж хүн төрнө гэдэг бол эргэл одоо нөгөө манай нийгмийн тойрсон нөгөө нийгмийн асуудлууд бас байгаа шүү дээ. Хүн ам олон болохын хэрэгэл. Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам бол хүний хөгжлийн чиглэлээр нэлээд олон ажлуудыг хийж байгаа шүү дээ. Тийм ээ. Тэр утгаараа 3 сая дахь иргэн байна. За дээр нь саяхан улсын хурал өргөн барьсан хүн амын талаар төрөөс өрнөдлөх бодлого байна. Энэ дээр цаашид хүн амын доктортой өсөлтийг бид яаж хадгалах ёстой? Энэ хүрээндээ нийгмийн цогц үйлчилгээ яаж өргөн хүрээнд өргөдөх ёстой юм бэ гэдэг тал дээр бас салбар дундын зохицуулт бүхий бодлогуудыг босруулах талаар хичээн ажиллаж байгаа. Мэдээж энэ 3 сая дахь иргэн түүний одоо 9 минут дойжих тийм ээ. Өөрөөр хэлбэл нийгмийн хамгааллын асуудал хүн эхийн хөвлөгийг төрхөөс ахуулаад насан туршидагыг олох хүртэлх бүх процесс бол нийгмийн хамгааллын үйл ажиллагаатай салшгүй холбоотой байдаг. Тэгээ энэ хүрээндээ тэтгэвч мөн нийгмийн эрүүл мэнд, боловсрол, соёлын үйлчилгээнүүдийг салбарын төвөөрөнд хэрхэн яаж үзүүлэх ёстой вэ гэдэг тал дээр бол ер нь бол салбаруудын бодлогыг зохицуулах талаар бас хамтарч ажиллаж байгаа гэдэг.
2014 оныг Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласнаар эх хүүхдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарт баггүй ахиц гарсан бөгөөд яг энэ суурин дээр 3 сая дахь иргэнээ хүлээж авах бэлтгэл ажил хангагдаж байна. Тун удахгүй энэ морин жилийн сүүлээр Монгол улсын хүн ам 3 сая хүрнэ. Шинэ хүмүүс маань араасаа олон дүү дагуулж Монголын үрс маш олон болох болтугай.